За тэгэхээр татврын бас багц хуульд шинжилэл хийхээр улсын хурлаас ажлын хэсэг бас гараад ажиллаж байгаа. За тэгэхээр ерөөдөө бас аж ахуйн нэгжүүдэд дарамт багтай нийгмийн эдийн засгийн хувьд бас нөлөөтэй үр ашигтай байх тал дээр бас ямар шинжилэлүүд бас хийгдэх шаардлагатай гэж таны хувьд харж байгаа бол? Татврын хуулийг бид 2007 онд шинжилсэн. За ерөнхий хуулийг 19 онд дахиад шинжилсэн. Ер нь энэ 10 гаруй жилийн хугацаанд 2 удаагийн том шинжилэл хийсэн байдаг. Гэхдээ энэ дээр бидний дутагдаад байгаа нэг зүйл нь энэ татврын хууль маань яг таны хэлсэн бидний яриад байгаа тэрхүү нийгмийн эдийн засгийн зорилго руу чиглэсэн татврын хууль болж чадж байна уу? Тэр нь үр дүнгээ өгч гэнэ үү гэдгийг дээр анхаарах хэрэгтэй. Өнөөдөр нийгмийн дунд татвар өндөр байна, нийгмийн даатгалын шимтгэл өндөр байна, өрхийн орлого нэмэгдэхгүй байна, бодит орлого сайжрахгүй, дундаж давхарга бий болохгүй байна. Бизнес хэлэхгүй байна. Энэ бүгдийн шалтгаан бол өнөөдөр Монгол улсын татврын бодлого нь яг байгаа онохгүй байгаатай холбоотой л гэж бодож байгаа юм. Өнөөдөр татврын хууль ярихаар бидний гол ярьдаг зүйл бол төсвийн орлого ярьдаг. Өнөөдөр татврын бодлого тэр чигээрээ төсвийн орлогыг бүрдүүлэх, төсвийн зардлыг санхүүжүүлэхэд чиглэсэн ийм татврын бодлого яваад байгаа нь бол сайн зүйл биш. Тийм учраас яг одоо бидний хийх ёстой зүйл бол энэ эдийн засгийг дэмжсэн, эдийн засгийг солонгоруулахад чиглэсэн хувийн хвшил аж ахуйн нэгжүүд төр бодиттой дэмжлэг болж чадах үз өрхийн орлогыг хамгаалсан нэмэлт татврын бодлого тэгснээрээ дунд урт хугацаанд эдийн засгийн бааз суурьад хэлэхэд чиглэсэн юм л байх ёстой. Өнөөдрийн татврын орлогын бүтцийг харвал тийм байж үнэхээр хараахан чадахгүй байна. Улуурхайн салбартай холбоотой өсөлт бууралтууд ажиглагддаг, татврын орлого өсөж байгаа боловч цаашдаа хэрвээ нөгөөрөө явбал төсвийн зардлаа бид санхүүжүүлж чадахгүй юм нөхцөл байдал руу ороход бэлэн нэмэл эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн байна. Тэгэхээр хамгийн гол хийх зүйл бол эдийн засгийн суурийг тэтгэх иргэд аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд эерэг ийм хуулийг хийх ёстой. 19 онд уг нь бодлогын хувьд ийм зүйлийг оруулах гэж ерөнхий хууль дээр тавьсан байсан боловч яг хилцүүлгийн явцад алга болчихсон. Олоос ч гэсэн яг татврын нэгдсэн системтэй тэгж чадснараас орлогыг бас илүү ухаалгаар төвлөрүүлэх юм бодломжийг бол олгож байгаа. Тэгэхээр ер нь таны хувьд олон улстай харьцуулахад манай Монгол улсын хувьд бас олон жил яригдж байгаа энэ асуудал цаашдаа үр дүнгээ өгөхөд бас хэрэг хугацааны бодиттой үр дүн гарахад хэрэг хугацаа шаардлагатай гэж харж байгаа л. Яг энэгээр байгаад байвал өнөөдрийг хүртэл бид нар 10 гаруй жилийн дотор иргэдийн дундаж орлого, бодит орлогыг нэмэгдүүлж чадаагүй, нөгөө өссөн үлээгээд байгаа дундаж давхарга гэдэг зүйлээ бий болгож чадсангүй. Дээрээс нь эдийн засаг өөрөө солонгорч жижиг дунд бизнесийн орчин сайжирсангүй гэдэг ийм л дүр зурагтай байна шүү дээ. Тийм учраас хэрвээ бид нар бодлогын энэ чиглэлээ дөрвтөөр өөрчилж чадахгүй бол нэлээд урт хугацаа шаардлагатай гэдэг нь харагдаад энэ хэвээрээ яваад иж болзошгүй юм байна. Магадгүй явандаа бид төсвийн орлогоо ч гэсэн санхүүжүүлэх боломж нь хязгаарлагдах юм байна гэдэг ийм л байдал харагдаж байгаа юм. Тийм учраас бид нар энэ төсвийн орлогыг санхүүжүүлэхэд чиглэсэн байдлаар татвараа зохицуулдаг, бодлогын чиглэлдэг энэ байдлаас салах ёстой. Дээрэс нь ягаад өнөөдөр төсвийн орлого татварыг бууруулъя, иргэдийг дэмжиж гингүүтэл халамж тэтгэр тэтгэмж төсвийн орлогыг төсвийн зарлагыг санхүүжүүлж чадахгүй тухай ярьдаг вэ гэдэг нь бол энэ хугацаанд төсвийн орлого асар хүчтэй зарлага асар хүчтэй тэлж байгаатай холбоотой. 18 оноос хойш гэхэд өрхийн дундаж орлого цалин хөлсний хэмжээ бол нэг 2.4-5 дахин нэмэгдсэн байна. Гэтэл бидний төсвийн зарлага, төсвийн орлогын үзүүлэлтүүд үүнээс даруй 1 пунктээр илүү буюу 3.5-аас 6 дахин өссөн. Тэгэхээр төсвийн зарлага нь ингэж хүчтэй тэлээд түүнийгээ санхүүжүүлэхэд чиглэсэн татврын бодлогыг бид бариад авах юм бол энэ өөрөө төсөвтөө эдийн засагт аль алинд нь эерэг нөлөө үзүүлж чадахгүй мал гэсэн ийм л хувийн дүгнэлттэй байгаа. Таны сая хэлсэнчлэн бас төсвийн орлогыг бол хятаас өөдрөгөөр төсөөлтгийг бол олон эдийн засгчдаас шүүмжилж байгаа. Тэгэхээр яг 2024 оны төсөвч гэдэг юм уу манай бас Монгол улсын голлох нүрсний голлох экспортын бүтээгдэхүүн болох чулуун нүрсний үнийг бол нэлээд өөдрөгөөс төсөөлж гисэн байгаа. За $105 төсөөлсөн ч яг одоогийн байдлаар бол бодит хэлийн үн бол нэг $80 орчим буюу 20 гаруй хувиар буурсан юм үзүүлэлттэй байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь нүрсний үнийн төлөвийг бас та ямар байдлаар харж байна? Цаашдаа бас гол эрсдлүүд нь юу хол? Тэгээ ер нь бидний энд бас түрүүний сүүлийн 10 гаруй жилийн буюу улуурхайн салбараас нэлээд хүчтэй хамааралтай болсон энэ цаг хугацааг харуул бид нар улуурхайн салбарын өмнөх жилийн гүйцэтгэл ямар байсныг харж байгаа л дараа жилээ түүнийгээ дагуулад хэд өдрөг төлөвлөдөг 12-оос 15 6 онд бол өмнөх жил нь унсан үед хэд
доогуур төлөвлөдөг. Тэгэхээр өмнөх жилийн төлөвийг харж байгаа л түүнийг дагуулсан байдлаар төлөвлөдөг. Тэгэхээр бидний энэ төлөвлөлтийн чадвар, төлөвлөлтийн таамаглах их чадвар бол сул байгаа. Энэтэй холбоотойгоор нэгдүгээр орлого өдөр төсөөлөх чинь, хоёрдугаар бидний орлогыг өндөр төсөөлөх нэг шалтгаан бол зүгээр зарлагыг санхүүжүүлэх орон зай гаргахын тулд эдийн засгийн өсөлт, нөөцний голлох эрдэсийн бүтээгдэхүүнүүдийн үнийг өндөрөөр тавиад байгаа. Тэр нь өнөөдөр яг улуурхайн салбарын циклтэй холбоотойгоор эрсдэл ирэнгүүт томоохон дарамт болж байгааг нь харагдаж байна. Одоо он гарснаас хойш төсвийн орлого 1.2 их нэгдээр тасарчихсан, өмнөх жилийн гүйцэтгэлээс доогуур явж байна. Нөөцний салбарт бол тэрбум орчим долларын ийм хэмжээгээр буурчихсан, алтан дээр буурчихсан, ерөнхийдөө төсвийн орлого нэлээд хүчтэй тасалдах юм эрсдэл байна. Тийм учраас бидний хувьд одоо энэ төсвийг хэрхэн яаж зохицуулах вэ гэдэг асуудал дээр илүү анхаарал хандуулах ёстойгоос гадна түрүүн та бид хоёрын яриад байгаа энэ иргэдийн орлого дээр ирж болзошгүй дарамтыг энэ татврын хуулийн шинжилгээний хүрээнд яаж сармагжуулах вэ? Иргэд аж ахуйн нэгжээ яаж хамгаалах вэ гэдэг тал руу бодлогын сонголтыг одоо аль хэдийн гаргах юм шаардлагатай байна. Үүнээс гадна харахгүй нөгөө Дональд Трампын хэрэгжүүлж байгаа тарифын бодлогоодаас дэлхийд нэлээдгүй онцлогсон юм үйл явдлууд болж байгаа. Үүнийгээ дагаадаас манай урд төрш бүгд найрамд Хятад ард улсын нөхцөл байдал, эдийн засаг бас цаашдаа ч гэсэн сарах хэмжлийг дагуулж байгаа. Тэгэхээр ер нь манай улсын хувьд Хятадаас өндөр хамааралтай гэдэг утгаараа цаашдаа нүрс одоо Хятад руу гарах нүрсний экспортын хэмжээ бас хэр өөрчлөлт орох бол мэдээж хэрэг эрсдэл өндөр байгаа ч гэсэн ирэх 3-5 жил нүрсний экспортоос өндөр хിവэр хадгалагдах төлөвтэй гэж бас Bloomberg-ийн телевизийн шинжээчдээс тооцоолж байсан. Ер нь одоо энэ Трамп ерөнхийлөгчийн тарифын бодлоготой холбоотой нөлөөлөл бол одоогоор Монголын эдийн засагт хэд хүчтэй гүнзгий орж ирсэн гэж би бол хувьдаа харахгүй байгаа. Одоо энэ бол яг хэрэгжиж эхлээл нэг 10 хоног шүү дээ. Заримыг нь хойшлуулсан, төдгөлзүүлсэн юм байдалтай байна. Тийм учраас энэ бол цаашдаа харин хүчтэй нөлөөлж болзошгүй. Энэний нөлөөлөл одоо дараагийн үйлрэлд энэ оны төгсгөл рүү илүү хүчтэй гарах байх. Гэхдээ одоогийн нөхцөл байдлыг ажиглавал хэд хүчтэй тийм тарифын дайн бол харьцангуй тэр сармагчих юм магадaltaй болж эхэлж их шиг байна. Бүгд нэг Хятад улсын эдийн засгийн хувьд нэг мэдээж олон улсын байгууллагууд, Bloomberg-ийн шинжээчдийн зүгээс ч юм уу те харьцангуй энэ 5% өөрийнх нь зорилтод түвшинд хүрэхгүй 4.6-аас 8 руу буух байхаа гэсэн юм үлээлттэй байна. Монгол улсын хувьд нөөцний гарцсан дээр бол бид нар нэг тийм томоохон эрсдэл гарах нь гайгүй байх. Учир нь бидний хувьд бүгд нэг Хятад улстай холбоотой эдийн засгийн хямрал нь бол шууд Монгол улсын эдийн засгт нөлөөлөхөөс илүү Монгол Хятад хоёрын хоорондын худалдааны харилцааны нөхцөл байдал нь илүү нөлөөлөх байх. Бидний гаргаж байгаа нөөц бол Хятад тийм хүчтэй томоохон эдийн засгийн нөлөөлөл байхгүй. Харин эдийн засгийн энэ ойлгомжгүй нөхцөл байдал нь нөөцний үнийг бол харьцангуй өсөх нь магадлалыг бол ойрын богино хугацаанд ямарч гэсэн нөөцний үн өсөх магадлал бол маш бага байна л гэж би харж байна. Хөгжүүлэлт ярихад ерөөдөө төсөв эхний удирдлын байдлаар 353 тэрбум төгрөгийн алдагталтай гарсан баа. Тэгэхээр ер нь цаашдаа эдийн засгчдын хувьд эрсдэл нэмэгдэж байгаатай зэрэгцээ ер нь төсвийн тодтгол их шаардлага гарах болов уу гэсэн юм бас байр суурийг бол илэрхийлж байгаа. Таны бодлоор яг энэ дээр ямар байр суурь байна? Ер нь төсвийг тодтгох нөхцөл нь өөрөө хуулиндаа их сонин эргэлзэлтэй залттай. Жишээ нь дотоодын нийт бүтээгдэхүүний 3% тэнцэх алдагдал бий болцсны дараа тодтгох мэтэр нэг 5 үндсэн заалт нь тухайн нөхцөл байдал үүссэний дараа тодтгох шаардлагатай мэтэр зохицуулагдсан. Болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх хамгаалах тал дээр төсвийн тодтголын зохицуулалт нь харьцангуй сул байна гэж харж байгаа юм. Хоёрдугаарт өнөөдөр бид нар төсвийн орлогын байдал түрүү жилтэйгээ харьцуулахад нэлээд хүчтэй тасарсан. Яг одоо алдагдал нь бол бодиттойгоор 300 гаруй тэрбум байна. Харьцангуй өмнөх 2 сартай харьцуулахад алдагдал буурсан байна л да. Гэхдээ төсвийг тодтохгүй байх нөхцөлийн суурь нь энэ жил бид олон талын оролцоотойгоор ерөнхийлөгчийн хоригтой холбоотойгоор харьцангуй алдагдaltaгүй төсөв баталсан гэж ярьж байгаа. Гэхдээ бодит байдалд бол энэ хэрэгжих магадлал бага байсан бөгөөд одоо бүр багасч байгаа. Тийм учраас ерөнхийдөө төсвийг тодтогдгүй маа гэхэд энэ төсвийг хүндрэл цаашаа үргэлжлүүлж эрсдэл нь ингээ алдагдал нэмэгдэх юм бол яах вэ гэдэг энэ бодлогын гаргалгааг бол зайлшгүй хийх ёстой. Төсвийг тодтох асуудал нь хэдийгээр засгийн газрын асуудал мөн боловч энэтэй холбоотой эдийн засагт болзошгүй эрсдэл ирэх нь гарцаагүй байна гэж би хувьдаа үзэж байгаа. Тэгэхээр ямартаач бид урьдчилан сэргийлэх юм төсвийн бодлогын сонголтуудыг хэрэгжүүлэх шаардлагатай. Учир нь өнөөдөр бидний гол алдаа бол урсгал зардлыг асар хүчтэй тэлчихсэн.
Тийм учраас төсвийг тодтоглоо гэхэд урсгал зардлуудаа бид нар бууруулж чадахгүй ийм байдал руу орох учраас зардлыг хаана бууруулах вэ? Хөрөнгө оруулалтын зардлуудыг хэрхэн яаж танах боломж байна вэ гэдэг дээр бол бид одоо аль хэдийн санал бодлоо уралдуулаад тодорхой шийдлүүдийг гаргаж явах ийм хугацаа бол мөн л гэж харж байгаа. Сонголтыг бол засгийн газар хийх байх. За нөгөө талаас инфляц яг харьцангуй саарсан үзүүлэлттэй байгаа ч гэсэн цаашдаа бас хоёр орондоо тоороо орох юм эрсдэл байна гэдгийг бол эдийн засгчид анхааруулж байгаа. Тэгэхээр ер нь таны хувьд инфляцийн хүлээлт дээрээс ямар гарсалтай? Инфляцийн хүлээлт төр би мөн яг тэр тухайн байр суурьтай санал нэг байна. Өнөөдөр бид нар инфляцийг яг Монгол банк бодлогын арга хэрэгслээр хэрэгжүүлээд бодлогын хүүгээ нэмсэн. Сая өчигдөрхөн зарлагдсан статистик мэдээ сарвал мөнгөний нийлүүлэлт харьцангуй саарч эхэлсэн юм байдал харагдаж байна лээ. Гэхдээ өнөөдөр бидний энэ төсвийн өндөр тэлэлт, төсвийн тэлэлттэй холбоотой импортын нөлөөлөл, дээрэс нь валютын ханшийн нөлөөллийг харах юм бол одоогийн инфляц нэмэгдэх юм магадaltaй. Өчигдрийн инфляцийн задаргааг харуул бид нар хүнсний тал дээр харьцангуй гайгүй, хүнсний бус хэрэглэн дээр нэлээд өндөр инфляцийн юм дарамттай байна. Тийм учраас ер нь цаашдаа валютын ханш ингээд үргэлжлээд өсөж байх. Дээрэс нь төсвийн тэлэлт, Улаанбаатар хотын болон бүтээн байгуулалтууд гэж яригдж байгаа энэ үед импортыг илүү их өдөөж өгөх юм бол энэ гарцаа байхгүй бидний валютын ханшаар дамжсан инфляцийн нөлөөллийг нэмэгдүүлэх болно. Тийм учраас бидний хувьд инфляц гэдэг зүйлийг бууруулахын тулд төсөвтэйгээ хамт шийдэх ёстой. Төсвийг бид тэрвээ тодтогвол импортыг саармагжуулах, төсвийн зардлыг танах, импортыг өдөөхгүй байдал руугаа давхар харах юм шаардлагатай. Тэгснээрээ бид валютын ханшаар импортоор дамжсан инфляцийг өдөөх энэ магадлалыг саармагжуулах болох юм а гэж харж байна. За улс гаднаас тээврийн асуудлуудаас нэлээдгүй харалтчаа. За нүүрсийг бол манайх илүү дийлэхтэй бол автомашинаар бол голийж байгаа шүү. Тэгэхээр яг үүний улмаас төлбөрийн тэнцэл нэлээдгүй дарамт болсон үзүүлэлт бол өнгөрсөн сарын бол статистикаас л харагдсан. Тэгэхээр цаашдаа ер нь тээврийн үртгийг бууруулах чиглэлээр ямар бас бодит арга хэмжээний дутагдж байгаа шүү байна. За яг засгийн газрын зүгээс мэдээж байгаагаар бол тээврийн өртгийг бууруулах чиглэл өгсөн гэж яриад байгаа. Гэхдээ энэ дээр тээврийн хувьд бид нар бодлого нь бол харьцангуй алдаатай байна гэж харж байгаа юм. Өнөөдөр бид нар төлбөрийн тэнцэлтээр урсгал дээр алдагдaltaй байгаа гэж яриад байгааг нэг үндсэн шалтгаан бол бас энэ нийт хийж байгаа тээврийн салбарын нүүрсний тээврийн асуудлын дийлэнхийг нь гадны хөрөнгө оруулалттай компаниуд гүйцэтгэж байгаа. Гэтэл өнөөдөр бид нар эдийн засаг хүндэрсэн гэдэг энэ нөхцөл байдал дээр суйрлаад биржийн тухай хуульттайгаа хамт тээврийн асуудлыг мөн гадны компаниуд хийхийг дэмжсэн ийм зохицуултыг дахилдуулж оруулж ирж байгаа нь бол харамсалтай. Тэгэхээр бидний гол зорилго бол уг нь эдийн засгаа дэмжих гэдэг байгаа боловч нэг зүйлээ дэмжихийн тулд нөгөө зүйлээ татан унагадаг ийм байдал бол сүүлийн жилүүдийн бодлого яваад байна л да. Мөчлөг дагсан эдийн засаг төлөвлөлт хийдэг, мөчлөг нь сулраад эдийн засаг нөхцөл байдал хүндрэхээр яхаас буцахгүй байдалд орж тодорхой зүйлийг алддаг, бодлогоо алддаг ийм байдалтай байна. Одоо нүүрсний тээврийн компаниудын хувьд асар хүндэрчээд байгаа. Тэгвэл ийм нөхцөл байдал тээврийн өртгийг бууруулна гэдгээс илүү бид нар дотоодын тээврийн компаниудыг яаж хадгалж үлдэх вэ гэдэг энэ асуудал нь илүү чухал байх гэж бодож байгаа юм. Өнөөдөр бид нар биржийн хуульд өөрчлөлт оруулаад хэрвээ амнаас зараад тэгээд цаашаа тээвэрлэх асуудлыг нь худалдан авах тал зохицуулна гэдэг. Энэ зохицуулт явах юм бол тээвэр дээр түүгээр дамжсан төлбөрийн тэнцлийн алдагдал нэмэгдэж валютын ханшийг улмал илүү өдөөх юм магадaltaй болж эхэлнэ. Европын төв банк бодлогын хүлээлтийн дагуу 25 суурь нэгжээр бууруулж 225% хүргэлээ. Олон улсын цаг үеийн онцлог мэдээлэл хөтөлбөр үргэлжилээ.